Энэ бол үнэхээр тогтолцооны асуудал. Улс орны хэмжээний асуудал. Өндөр дээд хэмжээний шийдвэр бол G7-гийн уулзалтан дээр гарч байна гэж бодоорой та нар. Тэгэхээр энэ бол үнэхээр тогтолцооны улс орны хэмжээний асуудал юм аа. Сая Баасангүй гишүүн нэг сайхан санал гаргалаа. Юу вэ гэхлээр бид саарл жагсаалтанд одоо 2 дахь удаага орж байна. Ер нь юунаас болж оров, юу болоод өнгөрвөө гэдгийг мэрэгжлийн хүмүүсээс бүрдсэн нэг ажлын хэсэг гаргаад үзчих нь энэ бол улс орны цаашдын ирээдүйн хувь заяанд хэрэгтэй юм байнамаа. Юунаас болчихвоо, юу болоод өнгөрчвөө гэж. Би бол хариуцлагаа хүлээнэ. Надад бут зүхтаад байх юм бол байхгүй. Би хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ юунаас болов гэж. Өнөөдөр би олон зүйлийг энд ярихгүй сууж байгаа. Ярих ёстой зүйлийнхаа 10% ярьж байгаа. Ярих юм бол зөндөө юм байна. Гадаад харилцааны асуудал байна. Монгол улсын хөрөнгө оруулагчдад хандаж байгаа хандлагын асуудал байж байна. Ер нь манай энэ эдийн засгийн тогтолцооны асуудал байж байна. Зөндөө л юм байна. Тийм учраас мэрэгжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг улсыг хурлаас эсвэл эдийн засгийн байнгын хорооноос байгуулад энэ асуудлыг нэг сайн үзчих хэвээр байна. Тэгээд тэр дүгнэлтэд хаалттай хуралдаанаар хилцэн үз. Энэ бол Монгол улсын цаашдын ирээдүйн хувь заяанд хэрэгтэй. Тэр үүднээсээ би Жавхлан гишүүний асуудлыг дэмжиж байна. Энэ бол ганц байгууллагын хариуцах асуудал бол биш. Энэ бол тогтолцооны асуудал. Тогтолцооны асуудалд тогтолцооны үүднээс л хандах учиртай.